Тэгэхээр бид нэр өмнө нь иргэдийн хурал дээр сүм хийдтэй холбоотой асуудлыг үргэлж одоо хуралдааныхаа хамгийн сүүлд буюу цөөхөн төлөөлөгчтэй тэгээд төлөөлөгч нар маань нэлийн альжаасан байдалтай асуултгүй тодруулах зүйлгүй баталсаар ирсэн. Тэгээ өмнө нь бас төлөөлөгч санал гаргаад энэ асуудлыг нэлийн тодруулаад явсан. За миний хувьд өнөөдөр энэ тал дээр бас нэлийн судалж харлаа. Тэгээд тодруулж асуух 3 зүйл байна. За үндсэн хуулийн 9-р зүйлийн нэгт Монгол улсад одоо төрөн шашнаа хүндэтгэж шашин төрөөдөө эдэлнэ гэж заасан. Мөн 16-гийн 15-д шашин шүтэх эрхийг хүн болгонд олгочихсон. Тэгээ шашин гэдэг нь бол өөрөө философийн шинжлэх ухааны бие даасан чиглэл. Энэ утгаараа шашин өөрөө шинжлэх ухаанчаар хөгжих ёстой гэж одоо үздэг штэ. За тэгээд энэ төр шашны харилцаатай холбоотой асуудал дэлхийд бол олон улсад ямар одоо сөрөг үр дагаврыг бий болгодог вэ гэхээр бүртгэлгүйгээр маш их шашны үйл ажиллагаанууд явагддаг. Дээр нь үүгээр дамжуулж мөнгө угаадаг. За гэмт хэрэг зөрчил үйлддэг гэх мэт ийм асуудлууд бол тулгардаг. За хэд хэдэн улсуудын жишээг аваад үзэхэд ихэвчлэн одоо жишээ нь Оросын холбооны улс, Хятад, за тэгээ Герман улсын хувьд бол яг Монгол улс шиг одоо муж орон нутг нь тухайн одоо сүм хийдийн үйл ажиллагааг нь ингээд шийдээд зохицуулаад явдаг байх жишээний. Энэ утгаараа Монгол улс бас энэ жишгээр хуулиа баталсан болов уу гэж хараад байгаа. За тэгээ хоёр судалгаатай би танилцлаа. Гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газрын хийсэн судалгаагаар хүүхдтэй холбоотой хүүхэд шашны энэ сүм хийдтэй холбоотой ийм судалгааны тайлбар гарсан байна. Тэрэн дээр юу гэсэн байгаа вэ гэхээр шашны үйл ажиллагаа явуулдаг энэ байгууллагууд, сүм хийдүүд одоо амжиргааны түвшнээс доогуур хотоос зайдуу гэр хорооллын орчим амьдардаг одоо иргэдийг болон хүүхдүүдийг хөгжүүлэх, сургалт арга хэмжээнд хамрагдуулах, за мөн одоо хувцас эд зүйл өгөх нэрийдлэр одоо үйл ажиллагаанд оролцуулдаг. За тэгээд одоо шашны номлолыг сонсгодгоо гэсэн ийм одоо судалгааны үр дүн. Энэ бол асуудал юм аа гэх судалгааны үр дүн гарсан байна. Дээр нь олон улсын эрх зүйн зохицуулалтын хувьд хууль зүйн үндэсний хүрээлэнгээс бас судалгаа хийсэн байна. Энэ дээр ч гэсэн эдгээр асуудлууд одоо сөхөгдсөн байгаа. Тэгээд бүр хамгийн одоо эрсдэлтэй нь юу вэ гэхээр тэдгээр одоо хүүхдүүд дотор аваад үзэхэд бүтэн өнчин, хагас өнчин хүүхдүүд маш ихээр одоо энэ шашны үйл ажиллагаа, сүм хийдийн үйл ажиллагаанд хамрагддгийм байна гэсэн ийм судалгааны дүн гарсан байна. Тэгэхээр бид нар оюун санааны хувьд одоо тогтворжаагүй, бие даагаагүй энэ одоо хүүхдүүдэд хамгаалах, оюун санааны хувьд эрхчлөөдөө байлгах энэ одоо орон зайг нь хангах тал дээр анхаарах шаардлага гарсан байна гэж энэ судалгаанаас харж байгаа. Тэгээ өнөөдөр энэ 2025 он 119 байгууллага зөвшөөрлийн сунгаад одоо 61 байгууллагт сунгаад өгөх гэж байна. Гэтэл дийлэнх нь манай Баянзүрх дүүргийн бас 18 зөвшөөрлийн дээр явж ах шиг байна. Тэгээ Баянзүрх дүүргээс сонгогдсон төлөөлөгчийн хувьд бас анхаарах шаардлагатай гэж харж байгаа. За тэгээд 3 асуулт байна. Нэгдүгээрт төр сүм хийдийн харилцааны тухай хууль 1993 онд батлагджээ. 2015, 2022 онд одоо шинжлэхдээ зарим нэг зүйл заалтыг өөрчлөөд 2022 онд аймаг нийслэлийн иргэдийн хурал одоо сунгах асуудлыг хариуцнаа гэж заагаад өгсөн. Тэгээд хуулийн дээрээ бол заагаагүй тухайн сүм хийдийн үйл ажиллагааг шинээр бүртгэхээс татгалцахын заагаагүй нийслэлийн иргэдийн хурал одоо баталсан журмаараа шийдээд явдаг. Гэтэл би журмаа хайгаад олсонгүй. Тэгэхээр энэ журмыг иргэдийн төлөөлөгчдөд нээлттэй тавиач гэж одоо ажлын албанаас болон холбогдох хүмүүсээс нэгдүгээр хүсмээр байна. Энэ журмыг шинжлэх, одоо наривчлан тусгах ийм саналыг ер нь иргэдийн хурлын төлөөлөгчид холбогдох байгууллагуудад энэ өнгөрсөн жилүүдэд өгж ирсэн үгүй юу гэдгийг бас нэгдүгээр тодруулж сумаар байна. Хоёрдугаар сүм хийж шашны байгууллага гэдэг энэ хоёр зүйлийг ялгах хэрэгтэй. Ялгахгүйгээсээ болж одоо эрсдлүүд болон сөрөг үр дагавар гарах магадaltaй гэж хараад байгаа. За би нэмэлт 1 минут авна шүү. За 3-дугаарт юу вэ гэхээр аймаг нийслэлийн төлөөлөгчид тухайн одоо сунгах, их сунгах болон одоо сүм хийдтэй холбоотой асуудлыг шийдэхдээ одоо өөрсдийн баталсан журмаараа шийдээд явж гин. За мөн иргэдийн хурал дээр ингээ ярилцаа. Тэгэхээр иргэдийн одоо төлөөлөгчдийн шашны тухай ойлголт, үзэл хандлагаас шууд одоо хамаарч энэ журам батлагдаад явдгаа гэсэн ийм одоо зүйл харагдаж байна л да.
Тэгэхээр төлөөлөгчд маань шийдвэр гаргаж байгаа энэ хүмүүс маань хэр одоо ойлголттой байдаг юм бэ, тийм ээ? Энэ асуудлаар хэр наривчилж явж исэн юм бэ гэдэг айгүй чухал байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ журмыг одоо шинжлэх шаардлага бол байна гэдг нь харагдаж байна. Тэгэхээр энэ дээр би бас тайлбар авмаар ийм 3 тодорхой асуултыг асууя. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Хурлын ажлын албанаас оюун зул төлөөлөгчийн асуултанд хариулъя. За сүм хийдийн зөвшөөрөлтөй холбоотой асуудлыг яг саяны төлөөлөгчийн хэлснээр 1993 оны хуулиар зохицуулж байгаа. За тэргүүлэгчдийн 2005 оны 74 дугаар тогтоолоор сонголттой холбоотой за шинээр зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг бол зохицуулаад явж байгаа. За мэдээж хуулийн шинжилэл болоод түүнтэй нийцсэн сүм хийдийн одоо үйл ажиллагааны зөвшөөрлийн хугацааг сунгах тэргүүлэгчдийн тогтоолыг шинжлэх хэрэгцээ шаардлага бол байгаа. За энэ асуудлаар яг энэ оны эхэнд бид нар одоо шашны сүм хийдийн үйл ажиллагааг сунгуулахдаа тагнуулын байгууллага болоод үндэсний аюулгүй байдлын зөвлөлд холбогдох байгууллагууд руу сонголтоо хийлгэхээр хүсэлт ирүүлээд байгаа байгууллага бүрийн мэдээллийг явуулж бол бид нар ямар нэгэн байдлаар үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс одоо баталсан зөвлөмжөд одоо харш үйл ажиллагаа явуулж байгаа хэсэг талаар лавлгаан мэдээллийг бол авч байгаа. За хамгийн анхны сонголттой холбоотойгоор тагнуулын ерөнхий газраас актер нөгөө нууцтай биш учраас бичгийн агуулгыг дурдъя. Энэн дээр бол төр сүм хийдийн харилцааны тухай хуулийг шинжлэх асуудал бол улсын хурлд өргөн баригдсан. За тэгэхээр энэ асуудал одоо хуулийн шинжилгээг улсын хурлаар хэлэлцсэний дараа бидэд одоо энэ журмын зохицуултыг наривчлах боломжтой байна гэсэн агуулга бүхий хариултыг бол тухайн үедээ ирүүлжсэн. За энэ онд бол нийт 180 шишний байгууллагын үйл ажиллагааны хугацааг бол сонгуулахаар та бүхэнд өнөөдөр 61 байгууллагыг танилцуулж байгаа. Өмнө нь бол эхний удаагийн хурлаар 80, 3 сарын хурлаар 39 гээд ингээд тодорхой тооны байгууллагуудын үйл ажиллагааг холбогдох журмынхаа дагуу бол сонголтын ажиллагааг бол хийсэн байгаа. За дараагийн асуулт болохоор иргэний хуулийн 25 дээр хуулийн этгээдтэй холбоотой асуудлыг бол наривчлан зохицуулсан. Тэр шашны байгууллага болоод сүм хийд гэдэг энэ байгууллагуудыг наривчлан зохицуулах шаардлагатай гэдэг. Улсын бүртгэлээрээ ч тэр одоо манайх дээр байгаа бүртгэл, улсын бүртгэл дээр байгаа бүртгэл, за цаашлаад одоо өөр ямар байгууллага дээр энэ бүртгэлийн байгууллагууд одоо энэ хуулийн этгээдүүд бүртгэгддгийн хэрэг энэ байгууллагууд дээр очихороо бүртгэлээрээ бүгд өөрөөр гараад идэм мэлээ. За яг миний хувьд гэх юм бол яг энэ Монгол банкнаас одоо байгуулсан ажлын хэсэгт ороод явж байгаа. Тэгэхээр шашны байгууллага өөрөө ашигын бус байгууллага гэдэг ангиллал сан холбоо гэдэг энэ ангиллын аль нэгээр нь бүртгэгдээд явдаг юм журамтай яг шашны байгууллага гэдэг нэр хойно одоо тодтол болгож аваад байгаа боловч ямар нэгэн байдлаар сан юм уу сангийн зохицуулалтаар ингээд зохицуулагдаад яваад байдаг. Гэтэл энэ нь өөрөө оновчтой юм уу оновчгүй юм гэдэг тал дээр бас эргээд бас наривчлан хуулийн шинжилттэй холбоотой юм анхаарч одоо харах зүйлсүүд бол байгаа. За энэ бүртгэлтэй холбоотой асуудлууд дээр хяналт шалгалтын ажлыг бол жилд 2 удаа ажлын алтнаас мэрэгжлийн байгууллагуудын оролцоотой ажлын хэсэг байгууллагад бол хяналт шалгалтын ажиллагаа хийж байгаа. Түрүүний одоо таны дурдсан 2 судалгааны дүн бол мэдээж олон нийтэд одоо нээлттэй байгаа судалгааны үр дүн энэ хяналт шалгалтын байгууллагууд маань яваад одоо дөрвүүдийн гэр бүл хөх залуучууд нийслэлийн одоо хуучнаар бол нийслэлийн гэр бүл хөх залуучдын хөгжлийн газар гэж байхад эндээс бас бүрэлдэхүүнд бол ороод явдаг байсан. За энэ хүмүүс маань очоод тухайн шашны байгууллага хүүхэд хамгааллын бодлоготой байх ёстой. Танах хүүхэд хамгааллын чиглэлээр ямар бодлого баримталдаг вэ гэдэг энэ дээр нас давхар хяналт шалгалтын ажлыг бол хийгээд явдаг. Хэрвээ та нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл одоо өмнөх жилийн одоо хамгийн ойрын одоо сүүлийн сүүлд хийгдсэн 2 одоо ажлын хэсгийн хяналт шалгалтын тайланг дэлгэрэнгүй нэмэлт байдлаар гаргаж өгөх боломжтой байгаа. Тодруулж асуул нэмж хариулъя. Бидний хувьд энэ шашны үйл ажиллагаатай холбоотой, сүм хийдийн үйл ажиллагаатай холбоотой асуудал дээр бас анхаарах, эргэж харах шаардлага бол байгаа. Ингээ зүгээр одоо нэг төлөөлөгч асуугаад, нэг төлөөлөгч санал хэлээд ингээд өнгөрчдөг байдлаасаа хэдүүлээ татгалзах ёстой. Яагаад гэвэл мэдээж сайн зүйл байгаа, бас анхаарах зүйлүүд байгаа учраас. Тэгэхээр иргэдийн хурлын зүгээс энэ одоо журмыг шинжлэх тал дээр ямар бодлого баримталж төлөөлөгчд ямар байр суурьтай байгаа талаар наривчилсан одоо саналыг бол журам боловсруулж байгаа ажлын хэсэгт гаргаж өгөх шаардлагатай. Энэ журмыг одоо өөрчлөх шаардлагатай гэж бодож байна. Дээр нь магадгүй төр сүм хийдийн харилцааны тухай хуулийг шинжлэх бол энэ дээр одоо түрүүн миний хэлсэнчлэн одоо шинээр бүртгэх, сунгах, бүртгэхээс татгалзах гэх мэт ийм наривчилсан зүйл заалтуудыг нь илүү дэлгэрэнгүй тогтоож өгөх шаардлагатай. Энэ зүйл заалт нь байхгүй учраас ямар нэгэн асуудал гарвал ямар шийдэлд хүрэх вэ гэдэг нь тодорхойгүй ингээ яваад байгаа нь маш харамсалтай байна. Тэгэхээр энэ дээр бас анхаарах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлье.